Сайн байцгаана уу? Өнөөдрийнхээ сургалтаар арцгны уян хатанг сайжруулахын тулд ямар дасгал хийвэл зүгээр вэ гэд хувь чатаар өдөр нутгас залуучууд их асуух юм аа. Би хатуу байна, штанг хийгээд тэгээд тэрэн зориулаад энгийн нэг арцгны уян хатны сонголтын дасгал үзүүлье. За энд ингээ харахаар бол хөндлөнгөөс нь харуулъя. За өвдөгнийх нь өвдөгний ардлаар баруун хөлөө тавиад зүүн хөлөөрөө бол энэ шилмний араас ахилийн ширмэсний ардлаас ингэж хөшиж аавна. За нөгөө талдаа муу ялгаа байхгүй ингэж аваа. За тэгээ одоо хөлөө жаахан чангалаад хооронд зааг нь ойртуулахаар юм хөшилтийн аргаар шиж жаахан нэмж өг. Төвчээртэй мегмар дэмбэрэл жаахан нэмээд өг. За харагдах байдал нь юм туслан гүйцэтгэгчтэй одоо хийх нь шүү дээ энэ дасгалыг. Ингэжээж арцаг уян хатыг сайжирнаа. Ер нь бүхийн спортт бол нурууны уян хатан, мөрний уян хатан, энэ арцгны уян хатны чанар бол маш чухал. Үндэсний үг жалгаагүй бусад бүхийн төрөл жалгаа байхгүй. Сонголтгүйгээр ер нь бол мөхийг одоо зөв хийн, амжилт гаргана гэж ер нь бараг л байхгүй дээ. Тийм ч гэсэн сонголтын дасгалын одоо нэг төрөл арцгийг сонгох. Нэг бол нэлийн хүчлүүрийн арга хэрэгжилж ижил хийхгүй бол зүгээр өөрөөр нь орчихоор оюутнууд бол тэгсийгээд орхиод идэх. За дахиад жаахан нэмээд өг. Жаахан нэмээ. Гөө жаахан орлуулахад гимгүй шүү. Түмээ жаахан нэмээд өг. Хааны дуу орж ин сумья. Дахиад жаахан нэмээд юм бэ. Жаахан нэмээд өг. Энэ гол нь хөшөлт нь эндээ л хөшөлтөд байгаа. Одоо энэгээр хөшөөд энэ хөшгөөрөл энэ хоёр хөлний хөшөлтөөр л энэ чинь чангалаад байгаа юм шиг. Уяаны арга хэрэгжилж сунгадаг шиг.